За энэ сэлэдүүд төвдөр маш их гомдол гараад байгаа шүү дээ. Ялангуяа одоо Монголын барилгачид их гомдол тавиад байгаа. За тэгэхээр би зүгээр явах асуудал нь энэ багцуудаа яагаад ингэ 450 тэрбум төгрөг маш өндөр дүнтэйгээр ингэж дөрвөн багцад хуваасан юм бэ? Яагаад анханасаа жижиглж болоогүй юм бэ гэдэг нэг асуулт байна. За бонд бол яг зүгээр нийслэл ингээд сэлэбдэд төв байгуулна гэдэг бонд осгоцсон байна. Яг тэр дотроо ингэж багцад хуваана гэдэг бүр нарийн заалт руу нь одоо тэгж бонд худалдаж авсан хүмүүс ч орохгүй шүү дээ. Ер нь уулна. Яагаад тэгж тийм асуудал гараад байгаа юм бэ гэдэг нэг асуулт. За ямар ч байсан цаашдаа энэ багцуудаа жижигдэх гэж байгаа нь бол зөв байна. Гэхдээ энэ Монголын барилгын компаниуд ч одоо энэ багц 1-2-ыг чинь сонсохоор зүгээр л орон сууц барих гэж байгаа байхгүй. Гэтэл одоо Улаанбаатарт яармгаар дөрөв орон сууц бариад байгаа барилгын компаниуд олон биш шүү дээ. Тэгэхээр энэ дээр би анханасаа энэ багцыг ингэж өндөр дүнтэй хуваасан нь буруу байна гэж үзэж байна. Тэгэхээр энэ дээр хариултаа ба. Нэгдүгээр. Хоёрдугаарт энэ бондын мөнгөө ингээд эргүүлээ төлөхдөө та нар одоо энэ орон сууц энэ үйлчлэгээний талбай зарсан мөнгөөр бүтэн одоо төлж чадна гэж харж байгаа юм уу? Эсвэл цаашдаа ер нь нийслэлийн төсвөөсөө төлж явна гэж харж байгаа юм. Хэдэн хувийн ер нь орон сууцны борлуулалт энэ үйлчлэгийн талбайн борлуулалтаас төлнө гэж харж байгаа юм бэ гэдэг. Ийм хоёр асуулт байна. За Нямбатар дараагийн ажлын хэсгийн 4-р. Соронзон гишүүн та өөрөө бас банкнд ажиллаж байсан мөнгө осох процесстэй холбоотой энэ дээр бол аягүй сайн нарийн ойлголттой баг. Бид нар нийтдээ энэ 11 багцыг энэ 500 сая Америк доллараар санхүүжүүлнэ гэж тэзүү хийж тэзүүгээ магадлаар оруулаад ингээд андретраа сонгоод энэний дагуу явж байгаа. 11 багцыг би та бүхэн танилцуулбал орон сууцны 4 багц, гадна шугам сүлжээ, ус хангамж, хөрсний усны түвшинг бууруулах, за гадна цахилгаан, дэд өртөө, холбоо суугчлал, гадна дулааны их усүр, гадна тогтчлт, гадна зам талбай, хороол дундах ногоон байгууламж, 1560 хүүхдийн сургууль, 1260 хүүхдийн сургууль цэцэрлэг гэдэг ингээд сургууль цэцэрлэгүүдэд багцлаад за ингээд энэ 11 багцыг бид нар санхүүжүүлнэ гэдэг ийм тэзүүг танилцуулаад манай танилцуулгыг хүлээн зөвшөөрсөн аж ахуй нэгж байгаа одоо хөрөнгө оруулагчид энэ бондыг санхүүжүүлсэн гэж бид одоо дахиад хэлье. Бид нар энэ багцыг одоо жижиглэх тохиолдолд дахиад тэзүүндээ өөрчлөлт оруулаад дахиад одоо андретртай энийг танилцуулаад ийм өөрчлөлт гаргаж байгаа шүү гэдгээ мэдгдлээ хургуулнэ. Ингэжээ цаашаагаа явахгүй бол бид нар хөрөнгө оруулагчдын итгэлийг шууд өсөрдүүлээд өөрсдийнхөө одоо өөрчлөлт оруулаад явах боломжгүй. Яагаад гэвэл бид нар мөнгө осгохтой хүлээс үүрэг байгаа гэдэг хэлээ. Хоёрдугаарт энэ юутай холбоотой бас асууж байна. Иргэн төлөлттэй холбоотой. Энэ цэвэр өөрөө бизнесийн төсөл. Энэ санхүүжилтээ өөрөө төлөөд өөрөө 2027 оны 8-9 сард энэ босгосон 500 сая Америк доллараар төлөөд бид нар дахин санхүүжилт хийхгүй байхаар төлөвлөж байгаа. Бид нар цаана гарч байгаа ашиг нь юу болж байгааг бол тэр нүүрний игнэнд байгаа 39 мянган га газрыг бид нар хувийн секторт өгч одоо тэр бизнесийн 20 минутын хотод тавигддаг шаардлага хангасан одоо тэр барилга байгууламжуудыг бариад тэр барилга байгууламжуудаас бид нар ашигтай талбайн тодорхой хувийг бид нар дүгнэ. Тэр хуваараа бид нар 5 буудал хайлаас чингэлтэй дараагийн газруудыг чөлөөлнө гэдэг. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 71 байршил яг ийм байдлаар газар чөлөөлт явагдаж байгаа. Үүнээс хамгийн түрүүлж эхлэх нь ханы материал орчмын 1800 айлын орон сууцны төслийг бид нар төр хувийн хвшлийн түншлэлээр сонгож шалруулалтаар аж ахуй нэгжид өгнө. Аж ахуй нэгж бариад барьсан талбайхаа 15-20% манай орон сууцчлалтын санд өгнө. Бид нар тэр сангаараа дараагийнхаа толгойд баян уушууг чөлөөлөх гэдэг ийм байдлаар бид нар нийтдээ 71 байршил газар чөлөөлтийн одоо сан бүрдүүлэх зорилгоор газар чөлөөлтийн ажлыг явуулж байгаа. Тэгэхээр цаашаа бид нар нийслэл энэ төслийг бариад өөрөө бие дааж дахиж орон сууцны төсөл хэрэгжүүлэхгүй. За Соронзон болдог шүү тодруулъя. Тэгэхээр 2.5 их найд төгрөгөөр дотоодын эрхтээ өснө гэж байгаа л да. Тэгэхээр одоо нийт орон сууцнууд маань болохоор нэг ойролцоогоор 1.9 их найд төгрөгийн борлуулалт хийх юм шиг байна. Юуг нь харахаар, багцыг харахаар. Тэгэхээр үлдсэн дэд үтсийн ажлуудын 2.5 их найд төгрөгтөө бүгдээр орсон юм уу гэдэг нэг ийм асуулт байгаа даа. Тэгээд энэ 2.5 их найд төгрөг маань болохоор ирэх 3 жилийн хугацаанд гэ бодоод үзэхээр та хэдийн юг харахаар чинь орон сууцны борлуулалт тэгэл дангаараа 900 хэдэн тэрбум байгаа байхгүй юу? Одоо өөрөө 100% одоо бүтэн өөрийгөө санхүүжүүлнэ гэдэг. Орон сууцны борлуулалтыг харахаар 980 тэрбум баг шүү гэл санхүүжлэлээс. Тэгэхээр одоо нийт одоо орон сууцны борлуулалт чи хэдэн төгрөг болох юм бэ гэдэг нэг ийм асуулт байна.
За дөрөвдүгээр хушуу ажлын хэсгийн 535 мянган метр квадрат орон сууц ашигтай талбайг бид нар худалданаа. 1 метр квадратыг 3.8-аас 4 сая төгрөгийн хооронд зархад бид нар 2.1 их найдын борлуулалт хийгээд энэ одоо гаргасан бондоор босгосон санхүүжилтээ бид нар эргэн төлөх боломжтой гэд би таныг хаанаас яг ямар тоо аваад байгааг мэдэхгүй байна. За манай энэ бондыг худалдаж авсан 13 хөрөнгө оруулагч байгууллага байгаа. Эдгээр байгууллагуудаа бид нар төслийн явцын талаар байнга мэдээлэл өгч байгаа гэдгийг бас нэмж хэлье. Тэгээ бид нар нийтдээ PIMCO юу ороо 17 хөрөнгө оруулагч байгууллагууд манай энэ бондыг худалдаж авсан. Бид нар бондыг 2024 сарын хугацаанд барилга угсралтын ажлаа барьж барилга эхлснээс хойш 24 сарын дотор дуусгаад